Монголчууд бидний мэдэх Польш орн. Өнгөрсөн зууны дунд үеэс олон арван монголчууд энэ оронд ирж суралцсан эрдэм мэдлэг, мэрэгжил эзэмшин амьдралынхаа замд хөл тавьсан. Польш, Монгол хоёр улс социалист гэсэн бүлэглэлд багтан улс төр эдийн засаг, нам олон нийтийн байгууллагын салбарт нягт хамтран ажиллаж байсныг хоёр орны ахмад үеийнхэн сайн санаж байгаа. Тэр үеэс манай хоёр ард түмний дунд бие биесийн хүндэтгсэн дулаан харьцаа бий болсон нь өнөөч гэсэн үргэлжилсээр байна. Гэсэн ч хоёр орны ард түмэн бие биенээ тэртех 13 дугаар зуун буюу 800 жилийн өмнөөс мэдэх болсон түүхтэй ажээ. Польш улсын эртний нийслэл Краков хотын төв талбайн сумын орой дээрээс яг үд дунд бүрээн дуу сангинаж эхлээд гэнэт инхүү тасарснаа хэдхэн агшны дараа үргэлжилэн уянгалдааг. Бүрээн дохио инхүү тасалдан сангинах нь тэртех 1241 он буюу 4-р жарны цагаагчин үхэр жилийн хавар болсон нэгэн хэргийн дурсамж юм. Тэр үйл явдалд монголчууд бидний өвөг дээдэс яахын аргагүй холбоотойг өнөө үеийнхэн тэр болгон мэдэхгүй байж магадгүй юм. Аз твийн цээжинд нүүдэлэн амьдарч ирсэн овг аймагуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулах үйл хэрэгэн Тэмүүжин Чингис хаан 1179 он буюу Шарагчин гахай жил Орхон Сэлэнг мөрөн байгаль нуурын зүүн хөвөөгөр нутаглаж байсан 3 мэргэд аймгийг дарсан байлдаанаар эхэлсэн байлээ. Шинэ тулгар байгуулсан их Монгол улсын хаан зүүн болоод өмнөд баруун өмнөд талын хэл хязгаарыг гаднаас өнгөлзөх аюулгүй болох зорилготой их аян дайныг Чингис хаан хийж зөрчид, тангууд, сардуулыг төгсгдсөн билээ. Чингис хааны хаан ширийг залгамжилсан өгөөтэй хаан эцгийнхэн гадаад бодлогыг үргэлжлүүллээ. Тухайн үед их Монгол улсад аюултай дайсан нь Чингис хааны их хүү зүчин эзэмшил нутагтай хил залгаа ижил мөрний сав нутгаар амьдарч байсан Хипчаг буюу Европт Половчууд бас Куманч гэж нэрлэгддэг нүүдэлчин аймаг байлаа. 1179 онд Сэлэнг мөрний буур хээрт Чингис хаанд бод зохигдсон тогтоов бэхэд тэргүүтэй 3 мэргэдийн үлдэгдэл Хипчагуудын нутагт зугтан очиж толгой хоргодон тэдэнтэй эвсэж Чингис хааныг зөрчидийн алтан улстай байдж байх үед их Монгол улсын баруун хойд хилээс цохилт өхийг эрмэлзэж байсан нь монголчуудыг баруун зүгт хүлгийн жолоо завж дайтахаас өөр аргагүй байдалд хүргэжээ. Иймд мэргэд Хипчаг тэргүүтэй дайсагнагч аймгийг дарж баруун хойд хилийн амгалан 50 болгох үүргийг өгөөтэй хаан Зүүчахын хүү Батад даалгадаа. Энэ дайныг түүхэнд Батын аян дайн гэдэг юм. Бас айл бүрийн ахмад хөвгүүдийг дайчлан явуулсан тул Монголын түүхнээ ахмад хөвгүүдийн аян дайнч гэж тэмдэглэгдсэн нь их аян дайны эхлэл болжээ. Батын зэрэгт буцсогдсон Хипчагууд Орос оронд зогтон очиход Рязаны ван нутагтан оргнуулсан нь монголчууд Оросын вангуудтай дайдах шалтгаан боллоо. Их хаан өгөөдийн зарилгаар Өрлөгбаатар сүбэдэ цэргэн хөдөлгөж 1237 он буюу Улагчин дахиад жил Рязаны нутагт цөмрөн орсноор баруун хойд зүгт монголчуудын хийсэн их аян дайн эхэллээ. Байлдаанд буцсогдсон Хипчагууд Рязаны вангийн хамт зугтан зэрэгэлдээ вангийнхаа нутагт орж хоргодоход Бат хаан тэднийг мөрдөн 3 жил аялаж байлдан дагуулсаар Орос орныг бүхэлд нь эзэлжээ. Төв Азиас гаралтай нүүдэлчид Орос орныг эзлээд Европт ойртож байгаа төгшүүрт мэдээг монголчуудад буцсогдсон зугтаж очисон Оросын вангууд Папаламын тагнуул туршуул зэрэг янз бүрийн хүмүүс Европын улс оронд хүргэж байлаа. 1239 онд католик шашинд дагаар орох болцолтойгоор Хипчагийн хан Котян 4 төв хүнээ дагуулсаар Черниговын ван Михаил, Галичин ван Даниил зэрэг хүмүүсийн хамт
Урд нь ижил мөрөн орчин нутаглаж байгаад Европт нүүдлэн очсон мажарын хил дээр хэлэлцэж тохиролцсны дагуу очиход Белаван өөрийн биеэр тосож тэднийг мажарын нутагт тараан суулгах зарлиг буулгажээ. Батхан мажарын Белаванд илчилгээж Катян ханы тэргүүлсэн дөрвөн түмэн хипчаагуудыг монголчуудад тушаахыг шаардаж Эсогвос өөрийн дайснан гэж тооцсон дайлах болно хэмээн сануулсан нь олзошгүй дайны галыг эевээр зохицуулахыг хичээсэн хэрэг байлаа. Гэвч мажарууд Батханд хариу үйл илгээснээр зогсохгүй Монголын 30 элчийг зэрлэгээр хөнөөж омгорхсон аж. Энэ үед Белаван Катян хан хийгээд түүний шадруудыг алж хипчаагуудыг хядаж итгэл алдсанд тэд мөртөн таарлсан бүхнийг устгасаар Балкан руу зугтан одсон байжээ. Ийхүү хипчаагуудын олонх нь Багааз дахь үнэн алдартны шашин тулс нэг хейхүрч улмаар Грегийн ханд хүч өргөх болсон зэргээр тэд мөгсөн байна. Хипчаагуудыг хядсан нь мажаруудыг цагаатгах шалтгаан болох байсан хэдий ч Батханы олон элчийг зэрлэгээр хөнөөж сүрийг үзүүлэн монголчуудын зүрхийн хүүлж зориг нь мохой гэж сансан Белавангийн бодлогогүй алхам нь Европыг дайны талбар болгоход хүргэжээ. Хэрв Белаван Батханы эвийн саналыг хүлээж авсан бол Европ руу монголчууд дайдахгүй байсан нь баттай юм. Батхан 1240 оны өвөл Орос орны баруун хил Владимир хот буюу Европын төв хэсэгт орших Польш орны зүүн хил дээр хүрчээ. Тэр үеийн Европт мөн л Орос лугаа адил нэгдсэн улс нэгдмэл захиргаа гэж байсангүй харин хагарал бутрал салан тус гарлах үзэлд идэгдсэн ван тулсууд оршиж байлаа. Батхан төв Европ руу дайрахын өмнө Баядар жанжинаар өдрөдүүлсэн хэсэг зэргийг Польшийн нутагт 2 удаа оруулж байлдан тагна харгаар цэргийн хүч газар орны байдлыг судлуулсан байна. Тэд эхний удаад 1241 онд Владимираас хөдлөн Люблин, Завихост, Сандомир хотыг дайлаад буцсан байна. Удаад нь мөн тэр оны 2 дугаар сард Вислам мөрнийг гэтлэн Люблин, Завихост, Сандомираар дамжин Скалдмир хот хүртэл туршин давшаад буцахтаа Полонецийг дайран 2 дугаар сарын 13-нд Баядрын цэрэг Турско хотын орчим 4 дугаар Болеславын Манлайн анги болох Малонскийн рисаруудыг буцаход цааш Копрзивниц, Сандомир, Сецехов хотуудыг байлдаад Владимирт буцажээ. Баядар жанжны байлдан тагнасны дараа Батхан Сүбэдэ Баатар нар Европын гүн рүү давтлах төлөвлөгөө зохиолоо. Энэ удаагийн байлдааны зорилго бол монголчуудын өстөн хипчаагуудтай холбоотон болж өөрийнхөө улсад оргинуулсан Батханы элчисийг зэрлэгээр алсан мажарын 4 дугаар Белаванг дарахын тулд нийслэл Эстергам буюу одоогийн Будапешт хотыг 3 талаас нь бүслэн хааж өвдөг сөхрөөх явдал байлаа. Ингэхдээ Батхан цэргэн их гол, баруун гар, зүүн гар хэмээн 3 хуваалаа. Энэ нь гол хүчийн халхалан хамгаалж дайддаг Монгол цэргийн эртний уламжлалыг дагснаас гадна бас зүүн Европын нутгийг 3 таслан тэнд оршин тогтнож асан ван тулсуудад цэргийн хүчийн нэгдгэн эсэргүүцэх бололцоо олгохгүй байх зорилготой байлаа. Баруун гарын 2 түмэн цэргийг Чингис хааны аж цагаатан хөвгүн Баядарт захирууллаа. Тэд Оросын Владимир хотоос хөдлөж Польшийн нутагт цөмрөн Ислам мөрнийг мөсөн дээгүүр нь гатлан 2 дугаар Хенрих онгийн их цэргийг бодсохиж улмаар Чех, Словакийн ван тулсуудаас мажар гэрж болзошгүй цэргийн тусламжийн замыг халахлах зорилготой байлдааны ажиллагаа явуулж мажарын нийслэл Эстергам хотыг хойноос нь давтлахаар тогтлоо. Зүүн гарын 2 түмэн цэргийг Сүбэдэ Баатарт захирууллаа. Тэд Оросын Владимир хотоос Батханы захирсан их гол цэргийн хамт хөдлөн Галич хотод буудаллан тэндээс их гол цэргээс салан өнөөгийн Молдавын нутгаар дамжиж Румыны Сучава Роднагийн замаар Карпатын нурууг давж давшихтаа Румын болон урд талын Болгар, Серб зэрэг ван тулсаас мажар тэрж болзошгүй цэргийн тусламжийн замыг халахлан хааж Эстергам хотыг өмнө талаас нь бүслэн дайрах үүрэгтэй байлаа. Дунд замаар давших их гол цэргэн Батхан өөрөн захирлаа.
Тэрээр Оросын Галич хотоос хөдлөн Верецкийн даваагаар Карпатын нурууг давж гол цохилт хийсээр Мажарын нийслэл Эстергам хотын чанга зүүн талаас нь давтлахаар төлөвлөжээ. Батхан баруун зүүн хоёр гарын зэрэгтэйгэн байн холбоотой байж байлдааныг удирдах явсаар Эстергам хотод нэгэн зэрэг хурч бүсэлэн цохих зорилготой байлаа. Батханы их зэргийн бүрэлд хүнд монголчуудаас гадна Дундад Азийн дагаар орсон орнуудын цэрэг мөн онцлогдсон Оросууд ч явж байжээ. 13 дугаар зуун буюу монголчуудын дайлаар очсон тэр үед Польш орн өөр хоорондон өрсөлдсөн 4 ван улсад хуваагдсан байлаа. Их Польш гэж нэрлэгдсэн хэсгийг 2 дугаар Болеслав вангийн хойч үе болох 2 дугаар Хенрих захиран Гогц, Познань, Калыш орчмын нутаг дээд Силицийг мэдэлдэн барьж Вроцлав хотод төвлөрч байжээ. 2 дугаар Хенрихийн ах Мечислав буюу Мешко, Делизба, Аполе, Ратибор хот улсыг захирч байлаа. Бага Польш гэж нэрлэгдсэн хэсгийг 2 дугаар Болеславын хүү 4 дугаар Болеслав захирч байлаа. Түүний мэдэлд Краков, Сандомир хавийн нутаг орж байсан бөгөөд төв нь Краков хот байжээ. Хэдийгээр 4 дугаар Болеслав эцгийнхэн ван суурийг залгамжлаж байсан боловч бусад нутагтан ямар ч нөлөөгүй ёс төдий ван байсан байна. 4 дугаар Болеславын авгааха Конрад Мазовскийн өнөөгийн Варшав орчмыг захирч байлаа. Хоорондон эрх мэдлийн төлөө тэмцэлсэн тэр ах дүү нар монголчуудын эсрэг тэмцэхдэж бас нэгдэж чадахгүй байжээ. Ийм үед Батхан их зэрэгэм мордуулж Польш улс руу давталжээ. 1241 оны хавар 3 дугаар сард Батхан баруун замаар хамгийн хол хүнд замыг туулах Баядрын цэргийг эхлээд Польшид оруулсан. Тэд Люблин, Залихост хотуудыг явдал дундаан эзлээд хөлдөө Весла мөрнийг мөсөөр гарч цаашаа давшин Сандомирыг эзэллээ. Эндээс Баядар Өгөөдөө хааны ач хайдуу ноёнд 9,000 цэрэг захируулан баруун гарыг халахлах хайгуул болгон бага Польшийн нийслэл Краков хотын зүг хөдлөглөө. Өөрөнд түм гаруй цэрэгэн авч Варшавын зүгээс ирж болох довтолгооноос гол чиглэлийн давшилтан халахлан хамгаалах зорилготойгоор Лесцука хотын зүг жолоозалжээ. Бага Польшийг захирч байсан 4 дугаар Болеслав, Краков, Сандомир мужаас цэрэг дайчлан Хмельникийн орчим 3 дугаар сарын 18-нд Хайдуугийн цэргийг тосон байлсанд монголчууд тэднийг хяар зохин цааш Рисгицээр дамжин Краковод хөдлөлөө. Энд ялагдал хүлээсэн 4 дугаар Болеслав ван улсан орхин Мажарын нутагт зугтан гарчээ. Баядрын удирдсан цэрэг Польшийн нутагт гүн цөмрөн орж их гол цэргийн баруун гар талд аюулгүй байдал хангагдахад Батхан гол хүч болон зүүн гарын цэргийн хамт давшилтан эхэллээ. Ингэснээр Монголын их цэрэг Польшоос гадна Румын, Болгар, Мажар, Чех, Словак, Герман, Итали төдийгүй грекч аюул нүүрлүүлээд зогсохгүй далайн чандын англи орныг чигчрүүлж байлаа гэж Европын түүхчид тэмдэглэн үлдээжээ. Яг тэр үед Хайдуу ноёны цэрэг урагшилсаар 3 дугаар сарын 21 гэхэд бага Польшийн нийслэл Краков хотын дэргэд зогсож байлаа. Краков хотын хэрмийн санхуг дээр байсан харуул монголчууд ойртож байгааг хараад бүрээгийн үлээж аюулын дохио өгсөн боловч монгол харваачийн суманд хоолойгон тасгаруулан унахад ойролцоо байсан цэрэг бүрээг нь шүүрч яваад дохиог үргэлжлүүлэн үлээжээ. Краков хотынхан аюулын дохионоор босч төрөлх хотон хамгаалan байлжээ. Тулалдааны үед Хайдуугийн мандай цэргийн араас их Польшийн нутаг Лесцук, Сарат хотуудыг байлдан эзэлсэн Баядрын хүч нэмэгдэн ирсэн гэдэг. Краковчууд хотон хамгаалan өдөр шөнөгүй тулалдсан боловч 10 хоногийн дараа арга буюу бууж өгчээ. Баядар Хайдуу нарын цэрэг цааш давшин Ратибор, Аполи хотуудыг эзлэн 4 дугаар сарын 2-нд Одер мөрнийг гатлан Вроцлав хотын дэргэд тулж очлоо. Бага Польшийн хотууд монголчуудад эзлэгдсэн сургаар эх орнон хамгаалах гэсэн олон мянган хүн Вроцлав хотод иржээ. Вроцлавыг захирч байсан Числав хүн хотон орхиод цэрэг тэгэн их Польшийн ван 2 дугаар Хенрихтэй Легниц хот орчим очиж нийлсэн байна.
Гэвч удирдагчгүй болсон Врацлав хотын иргэд хотоон шатаагаад зогтсон байсан болохоор Баядар хайдуунаар тэнд саадсангүй. Харин Легницийн оролцоо цэргийн их хүч цугларч байгаа мэдээ аваад тэр зүгт хөдөллөө. Үнэхээр ч баг Польш монголчуудад эзлэгдсэн дуулианаар Польш, Чех, Герман, Францын рицарууд болон сайн дурынхан Легницийн ван 2 дугаар Хенрихийн дэргэд цугларсан байжээ. 2 дугаар Хенрих Легницээс холгүй орших намхан толгодоор хүрээлэгдсэн Валштадт гэдэг газрыг тулалдааны талбар болгон сонгож, тэнд цугласан 4 түм гаруй цэргийн 4 цувраа болгон хуваалаа. Мандан ангийг Германы Голдбергийн уурхайчлаар хүч нэмэгдүүлж, янз бүрийн үндэсний рицаруудаар бүрдүүлж, Болеслав вангаар удирдуулан баруун гарт ам байрлууллаа. 2 дугаар ангийг их Польшийн рицарууд болон Краковын дайчдаар бүрдүүлж, Сулислав вангаар толгойлуулан төв хэсэгт ам байрлууллаа. 3 дугаар ангийг дээд Силез, Ополийн дайчдаар бүрдүүлж, Мешко вангаар толгойлуулан зүүн гарт ам байрлууллаа. Түүний удирдлагад мөн Пруссийн Тевтоны рицарууд багтаж байлаа. 4 дугаар ангийг Силез, Бреславын дайчид Герман, Францын тайж гаралтай рицаруудаар бүрдүүлж, 2 дугаар Хенрих өөрөн толгойлон нөөц хүч болгон байрлалаа. Хотос өөрөн газрыг эзэлдэг монголчуудын аргыг Хенрих сонссон тул энэ удаа хүний олноор садгай газар хүнд зэвсэгтэй Герман, Францын хүнд хоёрт морд рицаруудын хүчээр Монголын хөнгөн хоёрт морд цэргийг хуу хам арчхаар төлөвлөсөн нь тэр байлаа. Тийм ч учраас Легницийн дэргэдэх тал газрыг сонгон монголчуудыг хүлээжээ. Тэр үед Чехийн ноён 1 дугаар Вацлав Хенрих вангийн тусламж гуйсны дагуу 1 түмэн морьтон 4 түн явган цэрэгтэйгэн Легницээс ердөө 1 хоногийн газарт ирээд байсан байна. Гэвч Хенрих өөрийн цэргийн тооны давууд даан читгэлтэй байсан тул нэмэлт хүчийг хүлээлгүйгээр дайдахаар шийдвэрлэжээ. Баядар хайдуунаар тэдний өмнө Европын нэгдсэн их хүч зогсож байгааг тагнуулын мэдээгээр сайн мэдэж байлаа. Тиймээс тэд Чехаас Вацлавын тусламж ирэхээс өмнө Хенрихийн цэргийг буцсах төлөвлөгөө боловсруулжээ. 1241 оны 4 дугаар сарын 9-ний өдөр буюу цагаагчин мөхөр жилийн хаврын дунд сард хизээч ялагдашгүй гэгдсэн Европын нэгдсэн их цэрэг рицаруудтай энэхүү Монголын хөнгөн морд цэрэг Легницийн талд тулалдах боллоо. Тулалдаан эхлэх үед Монгол цэргүүд чив чимээгүй байх мөртлөө туг дарцгаар хиндэж үл ойлгогдсон дохио өгөлцөж эмх цэгцгүй үймэлдэх мэд харагдаж байсан тул монголчуудын хүн хүчний хэмжээ, байлдааны журам, жагсаалынх нь учрыг европчууд яаж ч хичээгээд үл ухаан гайхширч байлаа. Дайсныхаа дайд харгыг ухаарч чадсан Хенрих туршилтын дайралт хийлгэхээр баруун жигүүртэн барилуулсан Чех Моравын уурхайчдаас бүрдсэн Болеслав вангийн явган цэргийг давшуулжээ. Тулалдаан эхлэхэд салхины дээд талд бүгэнд байсан монгол цэргүүд дарь ашиглан хийсэн галбуун бүгийг тулааны талбар дахь зэгс рүү шидэлж дэлбэлсэнд ихэд өмөр дэгдээж хөхрийн ихүү муухай өнөр гарч салхируудан харанхуй утаан хөшиг татаж хавьор харагдахгүй боллоо. Чех Моравчууд битүү утаан дунд хахаж цацсан давшиж явтал монголчууд тэднийг суман мөндрөөр угтсан байна. Тэд Болеславын цэргүүдийг хэсэг харуулж байсан иргэн зовтлаа. Чех Моравчууд зовтолсдын араас хүн урагшилж явтал бүгсэн монголчууд хааныг тэгээс гинт гарч ирээд суман мөндөр дахиад болгож байжээ. Ийхүү утаан хөшгөн дотор давшиж байгаа Болеславын цэргүүдийн эгнээ алдагдан эмх самраагүй боллоо. Монголчууд гардан байлдаанд орохгүй тэднийг бүслэн холчин нумааран тал талаас нь харван хядаж байжээ. Үнд байдалд орсон явган цэргүүдэн хамгаалахар очсон Чех Моравын морд цэргүүд мөн л хядууллаа. Баруун гарынхан цэргийг ялагдаж байгааг харсан Хенрих байдлыг аврахын тулд төв хэсэгтэн барилсан Сулислав, зүүн гартан барилсан Мешко нарт тулалдаанд орох тушаал өглөө. Шин нэмэгдэл хүч илдэж чадан гялалзуулан дайрахад монголчууд хүчин давтсан мэтэд зогтож зарим нь ор сургахгүй алга болжээ. Энэ бол өдөж хөдлөгөх мэн нэрлдэг. Хуурмгаар зогтон дайсны гол хүчийг араасан хөтөлж тэдний жагсаалыг эмх замраагүй болгож бүслэн согдог монголчуудын байлдааны уламжлалт арга цэргийн ов нэх байлаа. Энэхүү Мешко, Сулислав нарын цэрэг монголчуудыг элдэн хөөж байх оронд
Баядар ноёны гол хүч Европынхныг хоёр зүгүүрээр тойрон бүслээд цогж эхэллээ. Хоёр талын цэрэг зууралдан байлдаж байтал Мешкогийн цэргүүдтэй байлдаж байсан монголчуудын дотроос нэгэн мордон "Зугтаарай! Зугтаарай" гэж Польш хэлээр хашгиран гарч ирсэн нь Мешкогийн цэргүүдийг цочрдуулан сандаргаж тэд үймэлдэн зугтааж эхэллээ. Энэ бол монголчуудын бас нэг ээлжид ов мэх байжээ. Тэрхүү үймүүлэн хашгирагч хүн чухам монгол хүн байсан уу? Эсвэл олзны Польш юм уу, Орос хүн байсан уу гэдэг нь түүхэнд өнөө хүртэл онцлог хэвээр үлдэжээ. Зүүн гарт нь байлдаж байсан Мешкогийн цэргийн эгнээнд бужигнан үүсэн ухаргыг харсан Генрих ван бэлтгэл хүч болгон нөөцөлж байсан Герман, Францын ирээд цариудыг өөрөн өдөртөн тулалдаанд орлоо. Том биетэй моринсон бүх бат төмөр хоёрыг дуулгаар өвч хуйгалсан сайн зэвсэгтэр цариуд өөрийн уламжлал болсон төмөр гахай буюу шантаг хэлбэртэй жагсаалаар монголчуудыг дайрлаа. Тэдний сүртэй дайралтыг хөнгөн хоёрыг дуулгатай жижиг биетэй монгол цэргүүд эсэг тэсвэрлэн эсэргүүцэж чадлагүй туг хуран хүртэл хөсөр хаяад санд мэнд айн зугтааж эхэлжээ. Монголчуудын айн зугтааж байгааг харсан рицариуд урамшин тэдний араас нь хөөж эхэлсэн гэдэг. Рицариуд монголчуудыг хөөсөөр Ниса голын орчинд хүрэх үед зугтаж байсан цэргүүд гинт хоёр тийш салан толгод орон алга болгоход өмнө нь Монголын их цэрэг Замын хаан зогсож байлаа. Энэ бол урд нь тулалдаанд оруулаагүй байсан Баядрын бэлтгэл хүч болох Хайдуу ноёны удирдсан цэргүүд байлаа. Ийхүү Европчууд Монголын морд цэргийн сонгодог арга болох ухран зугтаж отоонд оруулж дайддаг ухаанд мэхлэгдлээ. Монголчууд тэр мэхэн мохой хэрлэр хэрж нүүрэн дээр нь асгах гэж нэрлэдэг юм. Тэр үед өөрийнхөө явган цэргээс ихээхэн тасран холдсон хүнд хоёрт мордын рицариуд хөнгөн шуурхай монгол цэргүүдийн араас харагд чирэн элдэж мордон цуцааж жагсаалын ирэмбэн алдан эмх самбраагууд сувалдан замын хаасан Хайдуугийн цэрэгтэд өгж ирэх үед бүгэн нуугдсан монголчууд тэдний хажуугаас галт бөмбөг шидэж сандаргаж үймэлсэн бололдоо. Хайдуугийн цэрэг үймж сандарсан рицариудыг тосож гардан байлаанд зууралдан орлоггүй алсаас ном сумаран харваж эхэллээ. Бүгсэн цэргүүдч рицариудын араар хавчин сохиж бүслэн хаажээ. Европчуудын өвчт төмөр хоёрыг дуулгыг сум олигтой нэвтэлж чадахгүй тул тэд мордын хайр найргүй харван умгаж байлаа. Морносон унсан рицариуд хүнд хоёргандан түүртэн босч ядаж байхад монголчууд морин дээрээс нь тэднийг цавчиж зарим тэднийг бугуйлдаж морноос нь унгаад тулалдааны талбараар чирэн давхиж байлаа. Монголчууд инхүү Генрихийн рицариудыг зөгийн шиг тал талаас нь эрен хэсэг болгон бүслэж аваад ил дээрийн цавчин бугуйлаар бугуйлдан ном сумгаран харван хядаж эхэлжээ. Хүнд хоёртой рицариудад туслахаар явган цэргүүд нь арайхийн гүйцэж ирэхэд Сулислав Мешкогийн дайралтын үед удаанд халгалгдан алга болж бүгээнд орсон монголчууд тэднийг мөн л хоёр талаас нь бүслэн хааж хяар цогсон байна. Хэрвээ монголчуудын нохой хэрлэр хэрж нүүрэн дээр нь асгах мэхэн бүтлэгүйтгэл Хайдуугийн цэрэг цадсан одны жагсаал хэмээх аргаар тал тийш таран тулааны талбарыг чөлөөлөхөд бүгэнд үлдсэн Баядрын цэргүүд газар зүүн байдлыг ашиглан Ниса гол руу дайсныг араас нь шахахад тарсан цэргүүд эргэн цугларч хүчээ нэгтгэн номон түлхүүр хэмээх уран арга хэрэглэн Европын цэргийг буцсахах нөөц төлөвлөгөөтэй байсан болол та. Тэр ширүүн тулалдааны үед Генрих ван алагдсан нь Европын цэргүүдийг сэтгэл зүйн хувьд унган ухран зугтахад хүргэлээ. Ийхүү Баядар Хайдуу нарын удирдсан цэрэг Генрих вангийн толгойлсон Европын нэгдсэн их цэргийг Легницийн талд бутсахжээ. Тулалдааны дараа монголчууд эртний тоног авах заншилаараа амь өргөдгсдийн өрөөсөн чихийг огтлон авахд 9 том шуудай дүүрсэн гэдэг бөгөөд зарим мэдээгээр тэр өдрийн тулалдаанд Генрих вангийн 2 түм 5,000 гаруй цэрэг амин алдсан гэдэг. Польшийн католик шашны тэргүүн хамган Францын хаан 9-р Луист татарууд Генрих вангийн эзэмшил болох Польшийн газар нутгийг түвээж урд нэгдэглээ. Олон барон, манай 6 ахан дүүс, 3 баатар, 2 төрүүч, мөн олон мянган эрс алагдлаа гэд булан эзлэгчдээс Францыг хамгаалах хүчин байхгүй боллоо хэмээн бичсэн гэдэг юм.
Тулалдааны дараа монголчууд Хенрих вангийн толгойг жадан дөлгөн Легниц хотын хэрэмний гадна очиод хотынхныг бууж өгөхийг шаардахад хотынхан үл зөвшөөрч эсэргүүцэн тэмцэжээ. Тэр үед хотыг дайрахаар зэхэж байсан Баядрын цэрэг ягаад ч юм гинт бүсэлтэн зогсоож Одмухов, Ратибор, Балюмониц хотуудыг дайран өмнө зүг одсон нь Легницийнхний гайхширлыг төрүүлжээ. Монголчууд энэ тулалдаанд маш их хохирол амсаж тэд цаашид тулалдах бололцоогүй болсон учраас тиймхүү хордовчлон ухарж одсон гэж Европынхан боддог. Үүндэн итгэсэн учраас жилүүрийн 4 дугаар сарын 9-ыг эх орнон болон Европыг дорн зүгийн нүүдэлч дэм довтлогооноос хамгаалсан өдөр гэж Эрдэнэ нийслэл Краковд өнөө хүртэл тэмдэглэдэг ажээ. Тэр үед одоогийн Берлин хотод 200 км ойртоод байсан монголчууд гинт ураг ширгэж одсныг германчууд бурхны аврал гэж итгэсээр байдаг гинэ. Гэтэл хэрэг дээрэн энэ нь Баядрын цэрэг Мажарын нийслэл Эстергамыг 3 талаас нь бүслэн буцсахих болцоод хугацаа давчуудаж цаашид саатаж болохгүй болсонтой холбоотой байлаа. Тэгээд чи дээрх тулалдааны үр дүнд Батхааны гол замын цэргийн баруун зүгээрээс цохилдох хүч нэгэн түвээ болсон тул Легниц мэтийн жижиг хотуудыг дайлан эзлэх гэж сатаархын хэрэг үгүй байлаа. Энэ тулалдааныг Европын түүхэнд Валштадтын байлдаан гэж хожим тэмдэглэсэн байна. Валштадтын буюу Легницийн дэргэд болсон тулалдаан нь цэргийн урлаг Зерзевскийн хувьд тэсөөр хоёр хүчний тулгаралт байлаа. Тэр үеийн Европын рицариуд төмөр хоёрыг дуулгаар бүх үеийн өвч хоёглсан, голдуу илд жадаар зэвсгэлсэн том биетэй морь дундаг нь харахад сүртэй боловч хөдөлгөн удаантай байжээ. Хүчрхэг мордын рицариуд бүх хүчээр нь дайснаа дайран цохиж унган давшихад тэдний араас дагалдагч явган цэргүүд нь дайснуудыг олзлон зүйл дуусгадаг байжээ. Харин монголчууд нь бүхэлдээ морд цэрэг байсан бөгөөд тэдний гол зэвсэг нь номсон бөгөөд харьцангуй хөнгөн уян хатан хоёрыг дуулгатай морд нь бие жижиг байлдааны сургуульд сайтай байлаа. Тиймээс монголчууд зууралд нь тулалдахаас аль болох зайлсхийж морд цэргийн хурд хөвсөх хөдөлгөөнт дайдах аргыг хэрэглэн алсаа сарвалдан тулалдахыг ямагт эрхмэлдэг байжээ. Батхааны Европт 3 чиглэлээр хийсэн аян дайны зөвхөн баруун гарын цэрэг Польш тэргүүтэй холбоотны хүчийг 3-1 харьцаатай дутуу хүчээр буцсагсан нь тухайн үеийн Европыг аимшиг төгшөлт умбулсан гэдэг. Легницийн тулалдаан нь тэр үеийн Европын цэргийн байлдах аргаас монголчуудын байлдах арга илүү уран нарийн болохыг дэлхий дахинаа нотлон харуулсан билээ. Найман зуугаад жилийн тэртээ Польшийн нутагт болсон энэ тулалдаан өнөө хүртэл Европчуудын сэтгэлд хоногшин дурсагдсаар байдаг. Тэр үйл явдлын сэдвээр Европын түүхчид эрдэм шинжилгээний хурал хийж олон бүтээлд хуурган гаргасан байна. Энэ тулалдааны үед анх удаа Европт монголчууд ихвүү хэрэгэлсэн гэж түүхчид бичиж тэмдэглэсэн байдаг. Монголчуудын Владимираас Легниц хүртэл хийсэн байлдаан нь цаг хугацааны хувьд сар хүрэхгүй богино маш шуурхай аян дайн байснаас үзвэл ихвүү мэтийн хүнд зэвсэг хэрэгэлсэн байх бололцоогүй юм. Легницийн байлдааны үед муухай ихэнх үнэртэй утаа гаргадаг гал тавьсан гэж Европт домглон ярьдаг ажээ. Түүний үндэслээд хүний сэтгэл зүйд нөлөөлөх хортхий ашигласан байж болох юм гэсэн дүгнэлтийг хүртэл зарим эрдэмтэд хийсэн гэдэг. Монголчуудын тэр үед хийсэн бусад аян дайнуудад ямар нэгэн хортхий ашиглаж байсан тухай баримт мэдээ огт байдаг байна. Харин тэр тулаанд монголчууд галт бөмбөг хэрэглэсэн нь Европчуудын хувьд урд үзээгүй гамшигт зүйл байгаа зогсохгүй дарь хөхрийн үнэрийг анх үнэрлсэн хүмүүсийн доктор нь муухайрч баламгдан сандарч байсан нь гардцаагүй юм. Ямар ч гэсэн Легницийн тулалдаан нь Аз Европын соёл иргэн шил нүүр тулан уулзаж зэр зэвсэг бур ухаан хүчээр сорилдсон үйл явдал болжээ. Батхааны Европт хийсэн аян дайныг дэлхийг эзлэх гэсэн Чингис хааны гэрээсэлээр хийсэн гэх юм уу? Ерөөсөн ямар нэг тодорхой шалтгаангүйгээр үйлдсэн монголчуудын түрэмгийлэл гэж өрнөдийн түүхчид үздэг.
Гэтэл түүх сөхөөс Бат хаан Европ руу давтлахдаа барууны түүхчдийн хэлж бичдэг шиг Европт гүнзгий цөмрөн орж эцсийн далай хүрэх зорилго тавиаг байжээ. Харин тэр хүү аян дайны гол зорилго нь гагцхүү Хипчагийг төвшөтгөж хил хязгаарынхан аюулгүй байдлаа хангах явдал байлаа. Бат хаан зорилгон биелүүлсэн учраас Европ руу гинт давталсан шигэн их зэрэгэн аван нутаг будсан. Хожим нь Бат асар их нутгийг хамарсан Алтан ордны улсын хаан байхдаа Европ руу ийм хэмжээний дайныг дахин явуулаагүй юм аа. Энэ аян дайныг Монголын нууц тавчанд Хипчагийн аян гэж товч тодорхой үйлсэн байдаг нь үүний нэг нотлогоо. Легницийн талд амиргдсан 2 том гарын дайчин эрсэд зориулан Польшийн ард түмэн сүм босгон дурсгалын мөнгөчүүлсэн ажээ. Дололдааны дараа монголчуудыг өмнө зүг эргэн явсны дараа легницчүүд энэ талд амиргдсан эрсэн оршуулжээ. Тэр үед Хенрих вангийн хатан Анна алагдсан нөхрөн загалмайтны ясаар оршуулахаар дайны талбарт амиргдсан үе олон дайчдын дунд хайсан боловч толгойг цогцсыг олоход бэрх байжээ. Иймээс зүүн хөлөндөө 6 хуруутай хүний цогц олохыг албатуудаа даалгасан гэдэг яриа байдаг. Do Legnicy wojska mongolskie doszły Монголчууд już болон po Польшуудын przejściu хөлбөнд нэлээд praktycznie нэрзарсан całej Polski. түүхэн үйл явдал Przeszły уулзсан. przez Małopolskę, Энэ тулалдаанд Шилонск, Śląsk. Франц, Германы загал майтнууд ирж оролцсон Od байдаг. Legnicy dotarły w Мөн momencie, Польшийн олон тооны загал kiedy майтнууд болон Европын янз бүрийн үндэсний төлөөлөгчид суулгарсан байдаг л да. była szansa na Энэ бол przygotowanie jakiejś ерөнхийдөө koncentracji монголчуудын większych sił довтлогооны эсрэг zbrojnych. хамгаалсан I Европынхны нэгдсэн хүч байсан юм. pod Legnicą zgromadzono Тулалдаанд tego rodzaju Хенрих хаан wojska, ихээхэн więc ухаалаг арга тактик сонсон uczestnikami хэдий ч ялагдсан. bitwy były Байлдааны өмнө Чехийн międzynarodowe ихээхэн wojska хэмжээний pod цэрэг туслахаар ирж байсан dowództwem хэдий ч Henryka Польшуудыг Pobożnego. тэдэнтэй нэгдэхээс нь үлдэж монголчууд тэднийг бүдэг бүдгээр нь буцаагсан юм. Легницийн тулалдаан бол Польшийн түүхэнд дэх өвөрмөс үзэгдэл юм. Энэ үйл явдал дээр үеэс эрдэмтэн судлаачдын сонирхлыг татсаар ирсэн. 1991 онд Легницийн тулалдааны 750 жилийн ойд зориулан зохиосон эрдэм шинжилгээний баг хурал дээр энэ асуудлаар ярилцлага дээд зэгт хүрсэн билээ. Энэ сэдвээр хийсэн Чех, Польш, Германы эрдэмтдийн судалгаа их сонирхолтой байдаг. Легницийн тулалдаан бол Польшийн түүхэнд ялангуяа Легницийн түүхэнд онцгой үйл явдал. Учир нь энэ үйл явдал манай хотыг дэлхийн түүхийн газрын зурагт оруулсан юм. Энэ тулалдаан Европын түүхэнд онцгой үйл явдал болсон. Яагаад вэ гэвэл энэ тулалдаан монголчуудын Европ руу довтлсон довтлохооныг зогсоох зорилготой байлаа. Энэ тулалдаанд монголчууд ялалт байгуулж Шилонскийн хаан амь хүргэсэн. Гэхдээ энэ нь улс төрийн тодорхой үр дагавартай байлаа. Тухайлбал Польшийн салан тусгаарлах үйл ажиллагааг зогсоосон. Эдийн засгийн өөрчлөлт авчирсан. Энэ талаар янз бүрийн үзэл бодол ойлголт гардаг бөгөөд нотлохож олдож байна. Тэртех 13 дугаар зууны үйл явдлын гэрч болсон газар нутаг тэр үйл явдалд оролцож явсан ард түмний үр удам өвөг дээдстэн зориулан босгосон хөшөө дурсгал сүм дуган өнөө үеийнхэнд нэгийг өгүүлсээр байна.